1850 онд Нью-Йорк хуучин ч биш жижиг ч биш хот байлаа. Хагас сая хүнтэй энэ сууршилд дуу хөгжим улам хөгжиж театр бий болж байв. Залуу радикал үзэлтнүүд боолчлол хэмээх зүйлийн эсрэг маргалдаж байлаа. Перс ерөнхийлөгчд нэр дэвшиж байна. 1852 он гэхэд тэр биднийг эдийн засгийн хямралаас гаргана. Хөөе. Нэгэн өдөр хашаан дээр сууж байсан хараацаад шаазга юу гэж хэлсэн бэ хэлээч? Камри айдлаар ингэж хэлсэн байхаа гэж би таамаглаж байна. Шаазга. Та сайн байна уу ноён хараацаа? Таны би сайн уу гэдэг. Ноён хараацаа. Сайн уу гэлээ. Намайг хариу хэлэхгээ завтал ноён хараацаа үргэд нисчихлээ. Хөөе. Үргээд ниссэн хараацан хойноос шаазга юу гэж хэлсэн болоо? За та энийг хинч таахгүй байх та. Хараацаа холоо ниссэн болохоор шаазга юу ч хэлж чадалгүй үлдлээ. Хашаан доор хармуур байсныг шаазга анзааргүй ээж. Бяцхан шүү. Нисэн одлоо гэж шаазга хэллээ. Яста гайхалтай боллоо да. Энэ тоглолт миний зүрхсээ тэглэм нь яста хөндлөө дөө. За би л хувьсаа $1 өглөө. За илүү ноёдо та нар. Зэта. Баярлалаа. 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 Хүүхдүүдээ явцгаая. Туслаарай. Миний мөнгө хулгайлчихлаа. Энэ дахиад Явъя найзуудаа. Бүгдээрээ профессор дээр очицгаая. би лав очихгүй. Та нар тэгж жагаад шоронд орондоо. Би түн дээр лав очихгүй. Би ч оронд орохгүй. Бид Вашингтоны талбай дээр очих шүү дээ. Яасан ба юу болов? Профессор хүний халаасыг суулчихсан. Хисүүгээ буцааж авчий. Миний өвөг яаж ингэж хэлж чадна вэ? Үгээ буцааж ав гэж байна шүү. За. Тэр хизээж хүний юмыг авахгүй. Тийм биз дээ. Профессор биднийг дандаа л хэрэгт оруулдаг. Хэнийг ч гэсэн хамаагүй авчихдаг штэ. Профессор бол энэ дэлхийн хамгийн шудраг хүн. Тэгээд ч тэр хүн засарсан. Миний хүүхдүүд. Профессор! За одоо энд чинь юу болоод байна вэ? Та тэр хүнээс юу ч аваагүй гэж надад хэлээч. Хулгайлсан гэж байгаа юм уу? Хэн ийм дэм юм яриад байгаа юм? Бид. Миний хийсэн бүхэнд хөвгүүд та нар ингэж талархаж байгаа юм бэ зүйтэй? Би та нараас үнэхээр ичиж байна. Харуу та нар? Тийм ээ. Тэгээд чи би сая хотын төвднийг үдшилэг болох гэж байгааг мэдлээ. Бид тэнд очивол ганц хоёр фэний олж болгол юм. За илүү явцгаа ил та. Явъя. За явъя л та. За. Магадгүй шудраг л ахал та. Гэхдээ тэр дахиж ингэх юм бол чи. Ади хүүгүүдээ сууцгаа. Чиргэрөө. Чи энд суул да. Эднэр хөрх юм аа. Ялангуяа тэр жижиг хөрхөн. Та нар малгайгаа аваач. Ямар байшин дэрснэ харахгүй юу?
Үнэхээр гайхалтай юм. Хуримын хүлээн авалт дээр тоглоулъя. Эдний хувцсыг солиулаад л Алан, чи сонсож байна уу? Юу? Тийм ээ тийм би хүлээж байна. Алан, Юу гэ? зүгээрээ. Аливаа хүүгүүдээ бэлдээрэй. Наа чахрана зогсоо. Энийг хэрэглээч. Хөөе, хаанаас юм олддог байна. Бовтнахан болооч Жаспер. Таны ааш энэ гудамжны хүүхдүүдийг нааш нь яах гэж авчирсныг би өөр ойлгохгүй байна. Тэгээд эдэндээ их итгэж байгаа юм баг та. Намайг гэж хэлээгүүд чинь баярлаа, Жаспер. Тэрнийг Дэнди гэдэг байлаа. Харин найз охиныг нь үзэгсэлэнт гүнж гэдэг байв. Хөөхөн тэр охин хөх даашин зүмсдэг. Хөгжилтэй найз нь хөвгүүдийнхээ дунд цэцэг мэд байлаа. Хоёр найз хоёулаа л хөөхөн байлаа. While strolling on the avenue, folks would stop and stare. For he was a dandy, yes, he was a dandy. He was a dandy, and she was a belle. She wore a bonnet with a stuffed tomato on it, and he wore a flower in his coat lapel. Яна манайд хулгай орчихж, бүх юмыг авчихж, юу ч хоосолсон байх шүү дээ. Тэр би хэлээгүй юу? Нөгөөг чинь дахиад л халчихлаа. Үгүй хутгаалаагүй би мэдчихээн. Би ч мэдчихээн явцгаая. Хүлээж ил та. Цагтаа! Төрөглөрөө цагтаа! Би гацчихлаа. Хэн нэгэн цон хагалсан байна? Юу гинэ? Тэгнэ тэр хэн нэг нь энэ хүүхдүүдээр бидний анхаарлыг татаж халахвч хийсэн байх шүү дээ. Чи димби бовтнага болооч те Жаспер. Нэг юм барьчихлаа. Намайг тавиач гэж шүү. Чи зүгээр яваараа. Би мэдхгүй гэдэг чинь. Энийг гадаа гацчихсан багт нь барьлаа. Таарэ энэ хүүхэдтэй хүчээ үзээгүй бидтэй. Үгүй хатагтаа өчүүн хүнч бэртэйгээгүй. Наашир охин минь чи айх хэрэггүй. Харин чи Жаспертай хамт энэ ээлдэг цагдаа нарыг дээш нь аваачаад алга болсон бүх юма тэмдэглүүд. Зочдоос уучлал гуйж намайг бүхнийг нөхнөө гэж хэл. Энэ охиныг тэгээд баримтлуулахгүй юм уу? Бидгээ тэниглээд бай. Наашир охин минь. Би үнэхээр яагаад ч хүштэй? Яагаад гэвэл би ийм жаах юм чи? Тийм үү? Та намайг явуулчих л та. Чи хаашаа явах нь? Гэрлүгэ. Тэгээд хинтэйг амьдрдаг юм бэ те? Профессортай хамт. Профессора? Профессор гэж хин юм? Та түүнийг мэддэг юм уу? Яагаад? Гэхдээ түүнийг чи хүн болгонд мэддэг штэ. Үнэхээр сайн хүн. Бас сурвалжит гаралтай.
Энэ бедо юу? Чи яаж мэдэв? За аваад идэ тонгор минь. Хөөе профессор хүлээж агараа. Хүлээж профессор. Яаж ба? Цагдаа түүнийг барьчихлаа профессор. Гайтай цагт охины минь барьчихаа юу? Тэрсэн ноёнтой. Тийм би. Та мэдгүй. Профессор хүүхдүүдтэйгээ хатуу байдаг. Тэхгүй бол тэд нар нь их муу сураад байдаг юм л да. Гэхдээ гудамжинд дуулж бүжгэлнэ гэдэг чинь их хэцүү шүү дээ. Хөгжмийн багшийн хувьд чи ялгаагүй. Аа, хин чин бэлтгэл байхгүй юу? Хэрвээ гэртээ бэлтгэл хийвэл хуршүүд маань цонхороо гараад зугтчихна. Чи шоколад чихэр хоёрын алинд нь дуртай вэ? Би шоколадын дуртай. Бас чихэрэнд ч дуртай. Профессор энд байсан ч болоосоо тэр чихэртэй белун дуртай. Туслаарай! Туслаарай! Хулгайч энд байна! Туслаарай! Тэр зогтчихлаа. Тэр зогтаачихлаа шүү. Та бэр тэггүй л ноён тоо. Эх, том биетэй хулгайч юм да. Би яаж ч чадсангүй. Би ч хөгшрөөд суйлдэж дээ. Нан чинь юу болоод байна? Энэ хүн хулгайчийг барах шахаад алдчихж бүх юм нь бүрэн байна. Гайхалтай. Та маш ирэж би тантай уулзмаар байх юм. Их баярлаа хатагтай. Тон их таатай байна. Чадалтайсан болж эннээс их хийгсэн дээ. Би хөөхд насаа ийм байшинд өнгөрүүлсэн болж дээ. Охин чи зүгээр байц? Би таныг ирнэ гэж мэдсэн. Энэ бол профессор. Таатай байна. Та харав уу? Ямар нэгэн юм чинь алга болвол профессорыг дуудахад л болно. Ер нь хулгайлсан бүх юмыг авчирдаг юм. Гүйгүй би ингэж хэлүүлэх гээгүй юм л да. Би үнэлшгүй их тусалцаа үзүүлсэн тань яаж талархаа мэдэхгүй л байна. Хатагтай. Би танай хар шин дэрэгдүр явж байлаа л да. Тэгтэл утнаас нэг хүн бөө юм үрээд зогсох гэхтэн би барих гээд завдтал. Тэр хулгайч хүчтэй залуу болохоор тэр золиг зугтах нь гацааг үлдэн. Та огтхон ч санаа зовох хэрэггүй. Би танд нэг юм өгмөр байна. Үгүй хатагтай би тийм хүн биш ээ. Танд баярлалаа. Хэм боловч ингэх байсан да. Гэхдээ та сайхан сэтгэл гаргаж энэ жаахан хүүхдэд нэг юм өгвөл Хэрэггүй. бяцхан дурсгалын зүйл ч юм уу $100 эсвэл $75 ч юм уу болно л да. Хонгор минь чамд эндээс авмаар таалагдсан юм байна уу? Нэг юм байна. За Юу вэ хонгор минь? Их ч юм биш л дээ. Би тэр шоколадтай бедуг л авмаар байх юм. Авалгүй яах вэ хонгор минь? Чи томыг авах уу эсвэл бүр томыг авах уу? Наад би дага бүгдийг нэг бас жиг нэмэг өг. Май хонгор минь. Чи надад хаана амьдэрдэг хэлэхгүй юу? Бүр крикет. Чэрэн гудамжны Прокрикет гинэ. Уггүй зүгээр л газар да хямралын үе та ойлгож байгаа биз дээ. Тэгэлгүй яах вэ? За тавтай норсороо хонгор минь. Чи удахгүй дахиж над дээр ирэх үү? ирнэ хадагта. Танаа дандаа шоколадтай бедуу байх уу? Байлгүй яах вэ? Чи хизээч ирж болно. За явъя да хонгор минь. Цаг орой болчихлоо. За баяр та. Аш. Сэрээч. Би унтаагүй штэ. Би ердөө нүдэ амрааж байсан. Ноёдоос хамгийн сайн ноён ирж байхад ийм байд юм уу? Гэрийн эзэн өдөржингөн гадуур яваад ирэхэд тэр нэг дүрлсэн гал
бас халуун хоолтой өгдөх ёстой гэдгийг мэдхүүч. Тэгвэл сайхан л байхсан. Би унтахынхаа өмнө ерөөсөө 100 татаж үзээгүй. Тийм ээ. Уг нь нэг 100 татчих болчих. Би чиний хөнгөйгүй байдлаас чинь залхаж гүйцлээ. Чи миний сууцанд огтхон ч анхаарал тавьдгүй. Тэгээд ч ханд ч хэрэггүй хэн нэгэн хүн гэр орны минь тухай ийм янзаар ярихыг би хэзээш тавьчихгүй. Намайг чэри гудамжны толгойлогч гэдгийг хүн бүр мэддэг. Ингээд би нэг дүгнэлтэнд хүрлээ. Учир нь энэ байранд чи бид хоёр багтахгүй бололтой. Тэгвэл бид том байртай болвол уг нь Нүднээс минь далдараад өгөөч. би ямар нэг юмар тус болж болох болов гэсэнтэл Үгүй юу ч хэрэггүй. Одоо охин минь энд байх болно. тэгвэл би өглөөдөө ирж болно үстэй энд. За яах вэ? Өглөө 7:45-д ирж болно. За ойлголоо. Та унтахынхаа өмнө 100 татдаг бол зүгээр юм. Профессор, За юу гэдэг миний хонхойд хацарт минь? та яагаад тэр цагийг авсан? Цагаа? Тэр чинь ямар цаг вүлээ хонгор минь? Би л ямар ч цаг мэдэхгүй юм байдаг. Та малгайгаа дээр нь тавьсан штэ. Би таныг харсан. Түгээтэй яалаа гэж дээ. Үчимээдээ шүү дээ. Би цагийг тэгж авахгүй. Томч, жижигч ямар ч цаг авахгүй шүү дээ. Тэгээд ч охин минь би чинь хулгайч биш, хөгжимч шүү дээ. За тэр профессор За. Би энэ хэрэгэн хүлээе. Би үнэхээр өөрөөсөө маш их ичж байна. Би их хэцүү байдалд орлоо. Энэнд ганцхан би л буруутай. Нэгэнт энэ хэрэг ээлжлэгдсэн учраас би бас урд өмнө нь хүний жижиг сажиг зүйлийг авчихдаг байснаа хүлээе. Гэхдээ би ямар нэг юман үлдээчихсэн юм шиг л санагддгийг. Гэлээж гисэн би хатагта жирөөний гэрт толгоогоо алдаагүй шүү дээ. Тийм ээ. Би шуу шиг жиргэж чамааг бүүэлж үүр цайтал дэрэгдчихэн байвал чи намайг өршөх. үгүй. Охин минь чи яасан эрт морилнэ? Би энийг эргүүлж авчирлаа. Авчирлаа гинэ. Наа чи юу юм? Хөхөөтөө цаг. Юу гэсэн үг вэ? Яагаад энэ чамд байдаг вүлээ? Би юу л да? Би өчигдөр орой хулгайлчихсан. За яах вэ? Үнэхээр хачин тэнэг байгаа үз. Би үнэхээр амар юм хийсэн байгаа үз. Чи нэг хулгайлсан гэж юу? Яг таны хамар дороос чинь. Яагаад ингэснээ би мэдэхгүй байна л да. Их муу байгаа үз. Профессор мэдээгүй. Ийм юмнаас бол шоронд биш юм а гэхэд хүүхдийн хорхоод аваачдаг гэсэн. Энийг өөр хүн аваагүй гэдэгт чи итгэлтэй байна уу? Тэнгэр минь та профессорыг хэлж гин үү? Тэр ахгүй. Профессор үнэхээр шудраг хүн шүү. Тэгээд чи тэр намайг энийг буцааж авчирхад хүргэсэн. Та намайг баривчлах уу? За яах вэ? Уулын чи тэгэх ёстой л доо. Гэхдээ би чамайг онц аюултай хэрэгтэн гэж бодохгүй байна. За ороор. Хурандаа Лорен тантай уулзах гэн хатагтай. Лорен уу? Тийм ээ хатагтай. Тэгээд хурандаа Лорен их ууртай байна. Маш нь оруулах хэрэггүй шүү. Мэдлээ хатагтай. Одоохон очлоо гэд хэлчих. Тэгье хатагтай. Чи энд хүлээж байх хонгор минь би чамтай дахиж ярина.
За эн чинь хадагтай Applebee. Rodeo Applebee. Намайг Dimple гэж дууддаг л да. энэ хөхөө чамд таалагдж байна уу? Миний авгах бүх шувууны дууг мэддэг. Нэг өдөр профессор энэ дэрж танд дуугарч үзүүлэх байлгүй. Тэр энэ хөхөөтэй цагаас илүү сайн дуугарч чадна. Үнэхээр их авьяастай гэр бүл юм. Өө тийм шүү. Бид Applebee-гийнхэн маш их авьяастай. Профессор цагта дэлхийн хамгийн сайн жүжигчин байсан гэсэн. Чи ч бас хэзээ нэгэн цаг тайзан дээр тоглоно биз дээ? Хизээ нэг өдөр тоглоно доо. Би профессор шиг тийм сайн тоглох болно. Чи залуу хүний дүр тоглох уу? Юу л да, яг л өөр шиг жижигхэн охины дүрд. Болдгол юм бол их хэрэгтэй байна. За тэгвэл юу хийх чинь би хэлээд өгье. Чи өвөөтэйгээ үндэсний театрт очиж нэг хүнтэй уулз. Хөөхөн залуу бүсгүй байгаа. Энэ. Одоо чамд би нэрийг бичиж өгье. Тэр их чинь жүжигч юм уу? Тийм ээ. Та түнд хайртай юу? Юу. Уучлаарай ноён тоон таныг авгагч чинь дуудуулж байна. Баярлалаа Руфус. За явъя да бяцхан охин минь. Намайг энд байж вэ гэсэн. Алан. Алив чи тайлбарлаад гач. Юу тайлбарлах гэж Карадо нэгчээ? Алан би гэрлэлтэд цоцлуулах гэсэн. Оо, Чамд энэс өөр хэлэх юм алга уу? ийм юм болсонд би харамсаж байна. Бэтийн зөвл дөө. Ингэс нь бид хоёрын хэн хэнд нь хэрэгтэй. Үгүй би яагаад ч гэсэн ойлгохгүй байна. Үгүй Карадо нэгчээ. Хэтэрхий зэрлэг юм. Үгүй энэ ч арай хэтэр чи байна. Танаа дүү чинь энэ дооцчуултаа дэндүү их цаг өнгөрүүлэх юм да. Түүгээр чи барахгүй тэдэнд мөнгө зарж театрт жүжиг тоглуулна гэх юм. Үгүй үүнийг танд хэлэхээс өөр аргагүй байлаа шүү дээ. Хадагта Каролин үүнээс хойш та мэддэг боллоо. Алан. Хорондагийн хэлсэн үнэн гэж юу? Түүний хэлсэн бүх юм үнэ. Доочд жүжигчд гин шүү. Чи яаж чадна вэ? Алан, чи театрт дургуг минь мэдэн шүү дээ. Жүжигчин эмэгтэйд боломж өгч байгаа Би гэж. тэрэн тайртай бид гэрлэх гэж байна. Гэрлэхэ Алан чи ингэж болохгүй. Би ингэ хийчин зөвшөөрөхгүй. Би бодлоо өөрчлөхгүй Карадо нэгчээ. Чи ёстой дуулгаваргүй бүдүүдийг ичгүүргүй амтан. Чи миний гэрт байгаа цагт хүсснийг минь хийх болно шүү. За тэгвэл би энэс өөр амьдрах газар хайх хастаа. Алан, Уучлаарай Карадо нэгчээ. Би таныг ойлгосон байх гэж бодож байна. хэрвээ чи эндээс явах юм бол хизээ чи битгий буцаж ирээрэй. Яадаг ч байсан намайг амьд байхад шүү. Тэгвэл би юм амхлий дээ. Ах минь чи бэртээгүй үсттэй. Зүгээр бахаа гэж бодож байна. Үгүй, надад их муу байна. Чи намайг бүр айлгачихлаа байна. Энд юу жишээ? Би нэг удаа Маквайрын дэвэл дээрээс унсан. Тэгэхэд чи хөвцөн үү? Үгүй, би хадагта Акаши дээр унчихсан. Хатагта Кейсиг нэ? Тийм ээ, тэр тарган. Тэгээд бас их зөөлхөн. Би бас нэг удаа хэвтэж байсан чинь чөөргөр миний дээр унаад. Та яагаад үүдээд байгаа? Ойлаагүй хүүхэд минь. Тэрнийг явна гэж та үүдээ юу? Тийм ээ. Надад байсан ганцхан юм болохоор нь би түүнийг их санах болно. Одоо тэр минь явах гэж байна. Заримдаа би эрэгтэй чүүдэл зөвхөн гай авчирдаг гэж боддог. Сайн байна уу хатагтай Акаши? Сайн байна уу хахад газартаа? Сайн уу хатагтай Акаши? Ноён Акаши сайн биз дээ? Хатагтай Акаши манай тасхны хамгийн бүдүүн нь. Сайн уу чүргэрэ? Сайн уу дипэлсэ?
Уг нь ч чөргөр биш л дээ. Зүгээр л би түүнийг тэгж хочилдгийг. Та суухгүй хатагтай. Баярлалаа. Сэбрао. Сэбрао. Чи энд байна уу? Аюу хатагтай дөрөв жаахан цай бэлдээдтэй. Цаа. Ширээн дээр юм тавил л да. Юу тавгина профессор? Чи нөгөө өнөө. Үгүй хэрэггүй За баярлалаа. хүсэхгүй бол яах вэ? Заавал чи тэгвэл худалдаа хийдээ сэбрао. Худалдаа. Би орой хоолндоо их сайхан махшарж идэх хэрэгтэй байна да. Тэгтээ бид хийзээ. За алив чи цаашаа явдаа. Юу хийхээ мэддэггүй. Яс таныг тэнийг амт шүү дээ. Үгүй энэ зарцнаар гэж яс таныг амар заяа үзүүлдэггүй шүү дээ. Харамсалтай нь зарим үед эцдээс л болдог юм да. Эцдээс. Профессор, танаа охин чинь гайхалтай хүүхэд юм. Миний мэдхээр үнэхээр авьяастай хүүхэд юм аа. Гайхалтай. Харахад хэлбэрч ойлгоход бүр ч амархан шүү дээ хадагта. Үннийг хэлэхэд би өөрөө түүнд татагдчихлаа л да. Тэгээд би нэг зүйлийг танд санал болгох гэсэн юм. Танаас түүнийг надтай хамт байлгаач гэж гуйх гэсэн юм. Та дэмбэлцэг өгөөч гэж юм уу? Ийм охин ингэж амьдрах ёсгүй. Та ойлгож байгаа үстэй. Магадгүй та түүний амьдралыг нурааж байгаа ч юм билүү? Хичнээн их хайртайч бодох хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би дэмбэлцэд хайртай шүү дээ. Үүнийг чинь би мэднэ. Тиймээс л би гуйж байна шүү дээ. Та дуртай цагтаа ирж болно. Магадгүй би танд ч туслах юм билүү? Та юу гэнэ? Хонгор минь, чиний амьдралыг хангахад зориулж за нэг $5,000 ч юм уу? Дэмбэлцэг $5,000 уу? $5,000. Хэрвээ надтай амьдрахын зөвшөөрвөл шүү дээ. За, би явуулгүй болохгүй. Та сайн бодоорой, профессор. Та миний саналыг зөвшөөрөх болно доо. Баяртай хайрт минь. Хоёулаа удахгүй уулзнаа гэж найдаж байна. За, баяртай. Баяр таадагтай. Намайг битгий зарлаа профессор. Би гуйж байна. Үгүй те, бурхан чамааг өршөг. Би чамааг бүгдийг хэм мөнгөөр судалдахгүй. Би тэгээд $5,000 үнэтэй гэж юу? Иш хөөрхи охин минь те. Энэ дэлхий дээр чамайг надаас салгах юу ч байхгүй. Би танд хайртай профессор. Би чамгүйгээр яаж амьдрах юм бэ? Хэрвээ хүн хэн нэгэнд хайртай юм бол тэдний амьдрал аз жаргалаар дүүрэн байдаг. Хэрвээ хүнд хинч байхгүй бол шувуудч эргэж дуулахаа болж амьдрал нь уйтгар гунигтай болно. Хэрвээ та надгүй эсвэл би таньгүй байх зургийг харахыг хүсвэл та нүдээ над буруу харсан дэлхийг харах болно. Тэгээд зөвхөн ганцаардал би болж одод тэнгэрээс унаж бороо орхоо болно. Тэгээд хинч байхгүй болно. Жаргалтай байж инээж хамттай байх нь л чухал. Таньгүйгээр би яах вүлээ? Надгүйгээр та яах вүлээ?
Бүх юм сайн биш гэж юу аавна? Чи эрхчлөөтэй боллоо штэ. Тийм л дээ. Каролина эгч минь харамсалтай л юм да. Миний төлөө их юм хийсэн. Эгч маань намайг театрын бизнест орсны минь мэдсэн бол нэрийг өөрчлөх л байсан. Гэхдээ эгч чинь чамайг мөнгөгүй үлдээгээгүй үсттэй. Үлдээсэн л юм да. Тэгсэн гэж юу? Тэгсэ. Тэгтээ надад өөрийн мөнгө байсан болохоор жүжиг тавих гэсэн юм. Эгчийг огтхонч гомдооё гэж бодоогүй юм. Чи намайг жаргалтай болгосон. Энэ чухал биш гэж юу? Маш чухал учраас би чиний төлөө бүхнийг хийнэ. Тэгвэл би нэрээ гадаа хадаж өөр ингэсэн өрөөтэй болж болох нэ? Тэгэлгүй яах. За хэрвээ бидний эхний саналаас татгалзвал хоёулаа явна шүү. Энэ профессор Эпплби бол та. Би тэрнийг ачаахынтойгоо хүрээд ирэх гэсэн юм. Охин нь их авьяастай юм бэлээ. Тэр хичнээн мундагч миний нэр хүнд түнд муугар нөлөөлөхгүй шүү. Оо, би таныг гэж мэдсэн юм аа. За орцгоо л доо. За. Энэ профессор Эпплби түүний ач охин. Явбал Билой Эпплби. Гэхдээ намайг Темплис гэдгийг. Оо, энэ хадагтай Клео Марш. Та таван хатагтай марш. Сайн байна уу? Хадагтай Марш манай шинэ жүжигчин. Гол дүр тоглоно. Оо, миний эсрэг дүр байх нэ. Би шүдэ мэлүүдэж байгаад романтик дүр тоглох их дуртай да. Амархан бол сайсан. Нэг залуу цон хагалтай танд Жулиот хүү баяж байлаа. Тэгээд орноос нар мандаж хонзон царыг дарлаа. Оо, тийм л дээ. Нар мандаж хонзон царыг дарлаа. Энэ их айтайхан биш байна гэж юу? Тэр үед би их сайн байсан болохоор одоо хүртэл миний тоглож байсан газрын эмэгтэйчүүд надад захиа бичсээр байгаа шүү дээ. Тийм шүү. Тийм ээ. Барийн эзэгтэй нар Үгүй. Юу да? Заавал Шекспир гэхгүй л дээ. Тэгээд юу юм дээ? тэгвэл нөгөө шууны дуграа их гоё шүү дээ. Оо, нэр тийм шүү. Ноён дээр юу? Та цонхнуудаа хаасан ч өрөөнд чинь дүүрэн. Надад татгалзах юм алгал да. За тэгвэл байна штэ. Энэ ялцууха шаазгааг дуудаж байна. Та нар сонстоо. Тэгээд дараа нь шаазгаа хариулж байна. Үнэхээр сайхан юм аа. Хоёулаа л адилхан юм шиг байна. Ямар ч ялгаа алга. Оо, гэвч шууд бол ялгана. Ялгана. Би чамтай ярилцах гэсэн юм Демплсээ. Оо, бас Демблсийг авах гээё. Та ч үнэхээр нуштай сонголоо шүү ноён дээр юу. Демблс бид хоёр чинь ястаа сайн баг шүү дээ. Сибрау, тоглоорой. Чамин бүжиг юм. Гэхдээ бид таныг Бид бас хошигнож чадна. Тийм шүү. үгүй профессор. Бид таныг явуулъя да. Яагаад гэвэл би шинэ жүжигэндээ зөвхөн Демплсийг тоглуулахар бэлдэх гэсэн юм. Хэлэхэд хэцүүч бидэнд та биш, Демплс хэрэгтэй байна. За. Их сайн байна. Миний оронд профессор тоглож болохгүй юм уу? Уучлаарай. Жаахан охины дүрэлдэ. Тэгвэл та өөрөөхөө олох хэрэгтэй болж тэ. Ягаад гэвэл би профессоргүй юу ч хийж чаддаггүй. За тэгвэл өвөө чинь бидэнтэй хамт ажиллаж болно шүү дээ. Тийм үү? Тэгээд шинэ миний хувьд шинэ ажил учраас над туслагч хэрэгтэй. Нэг тийм туслагч гэх үү дээ. Ноёнтой би хэзээ ч туслагч байгаагүй юм байна. Үгүй ноён том. Гэхдээ энэ онцгой тохиолдол бол болох юм л да. Гайхалтай.
За танд баяр хүргэе ноён юу. Бидэнтэй нийлсэн хүмүүс хэзээ шалдаж байгаагүй. Танай байгууллагын жүжиг амжилтанд хүрнэ гэж та бодож л доо. Бидний тоглолт сайхан гэж би танд хэлсэн биз дээ. Хэтэрхий. Чи үнэхээр сайхан жүжигэн тоглоно тийм билээ. Ийм жүжигийн урд нь хинч тавьж байгаагүй. Эва гэдэг бяцхан охины тухай жүжиг. Боолчлын эсрэг тэмцэж байгаа юм. Тэр охин Том ахтай маш их хайртай. Томоо галт дэрэг гарч ирлээ. Гараа би өргөлөө. Тажигнах чимээгээр талын дундуур түргэллээ. Галт дэргэндээ суугаарай. Хонхны дүү эсрэг чимээ сонсогдоно. Холыг зорхоор галт дэрэг хөдлөнө. Галт дэргэндээ суугаарай. Хөөрхөн, хачин, том жижиг төрөл бүрийн амьтад дүүрэн байна. Галт дэргэндээ суугаарай. Үжигсэнд тэр охин тасалбараа аваад төмөр замын зогсоол дээр зогсож байлаа. Галт дэргэндээ суугаарай. Та надад тасалбарын мөнгөнд $40 өгсөн. Тэгээд би $47.50 тасалбар борлуулсан. Цэвэр ашиг нь $2.50. Нэг ч зоос дутаагаагүй шүү. Үнэхээр гайхалтай. Та маш сайн ажиллаа. Одоо надад зар сурталчилгаанд $95 хэрэгтэй байна. Та бүх төлбөрөө төлөхөд бэлэн мөнгөтэй байх нь чухал. За маа. Энд $800 орчим байгаа. Энэ мөнгө үлдсэн зардалд яг хүрэх байхаа гэж бодож байна. Тэгээд та надад итгэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? За. Их баярлаа. Надад итгэсэнд чинь их баярлаа. Би энэ мөнгийг өөрөө юм шиг зарцуулнаа. Энд загасчилж болохгүй. Профессор, Юу гэв? энэ тэмдэг юу гэж байгаа юм? Энэ үү? Энэ чинь тамхи татаж болохгүй гэж байгаа юм шүү дээ. Тэгвэл та тамхи татхаа болооч. Юу нэ? За. Би танд $600 өгье. Маянтон та энэ нэг Наполеоны цагдыг ойлгож байна уу? Батерлон толгойн өмнөх орой Жозефана түнд өгсөн юм. Баяжиг нэмж өгвөл болох юм. Үгүй бол би дуудлага худалдаанд тавина. Энд эртний хэзүүсийн үн цэнийг мэддэг хүн байна. Энэ хүн ч үнд зүйлийг мэдэхгүй дээ. Уушлаарай ноён таны хэлснийг анзаарахгүй байхын аргагүй юм да. Антмента энэ цагийг хэрхэн үлдгэсэн бол? Энч үүнийхэр эртний эд юм аа. Надад ч бас нэг ийм юм бий л дээ. Би энэ хүнийг урд нь ерөөсөө хараагүй юм байна. Би танд $700 өгье. Энэ надад байгаа мөнгө. Гэхдээ та хэрвээ манай валютын банкнд очивол би танд $800 өгч болох юм шүү. Уушлаарай наяда их харамсалтай байна. Гэвч миний суух усан онгоц хагас цагийн дараа хөдлөн. За би цагаа танд л өгөх болох нэ. Та ч их ядтай хүн юм аа. Жах өлөгөр. Би тантай уулзаж болох уу? Болдгүй яах вэ? Би шингэж арилжаа хийх дургүй шүү. Тэр их муу хүн дээ. Би зүгээр л тэрийг туршсан юм.
Хэрв та хүсвэл миний холбогдод байгаа банкнд очоорой. Би энэ цагийг сайтар үнэлж $10 нэмж өгч болох юм шүү. Гэхдээ та тэрэнд $15 нэмж өгөхгүй юу та? Та чи хожилттай 8 хийж байна да. Маань оюун тоо $700. Гүйлгээрээ би танд $800 өгье. Надад өшөө мөнгө байхгүй шүү дээ. $700 авах гэсэн биз дээ. Энэ хүн $800 авъя гэж байна. Баярлалаа. Та надад их туслалаа. Үгүй. Би энд $700 дээр цаг авах гэтэл За, өнөө цаг чинь энд. цаг гинэ. Юун цаг? Яг нөгөө Наполеоны цаг. Та хүн андуурсан бол та. Би Наполеон биш шүү. Гэхдээ та чинь надад энд хүлээхтэй юу л да? Би таныг амьдралдаа ч хараагүй юм байна. Гэхдээ та чинь энд хүлээж үйгээ үстэ. Гүн чи Чи тэр тэмдгийг харж байна уу? Тэгээд хэн тамиг татаад байгаа юм? За, энэ цагийг чинь үнэлээд танд $1.50 өгье. Та юу $1? Та ойлгохгүй байна. Энэ чинь Наполеоны цаг шүү дээ. Үнэхээр тийм гэж юу? Хулгайн цаг байвал яах вэ? Хулгай? Том хүмүн энэ ертөнц хоосорсон. Би мэдэж байна. Тийм ээ. Профессор Эпплби, та ирв үү? Би таныг хүлээж байна. За ноёда та нар чи юу л асуугалч байгаа вэ? Бид жүжигийн төлөө чадах бүхнээ хийнэ л дээ. Гэхдээ ноён дөрөв бидэнд таныг зээлийн мөнгөний талыг өгнө гэж хэлсэн. Мөнгө юу мөнгө вэ? Ягаад ноён дөрөв тайл түрээсэлсний мөнгө, хувцсны мөнгө гэдэл. Тэр мөнгө. Уга ноёда ноён дөрөв бид хоёр та нарыг мөнгөөр хангана гэж бодоогүй үстэ. Ноён дөрөв, та энэ хүн бидэнд мөнгө төлнө гэсэн шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Эдэнд мөнгөний төлчихөө профессор. Надад эд нарын айсан таалагдахгүй ажлыг ингэж хийдэг юм да. Профессор та мөнгө өгчгээд тэгэл болоо шүү дээ. За үннийг хэлэхэд би мөнгө багтаа байна л да. Та тэгээд хэдийг үрсэн бэ? За $800 юм да. Миний танд өгсөн бүх мөнгө шивдэ. Би буруугүй л дээ. Тэр нэг муу новш намайг мэхэлж гисэн юм аа. Надад байсан бүх мөнгө шүү дээ. Би яах гэж энэ худалч хүнд итэг вэ? Профессор таныг мөнгөтэй гэсэн штэ. Уучлаарай. Та нар түүний хэлснийг сонссон шүү дээ. Надад мөнгө төлөхгүй бол энд хэн ч юу ч хийгээд хэрэггүй. Тийм ээ, би мэдээд байсан юм. Энэ зайлаар ажиллана гэдэг нэг л биш байсан юм аа. Зайл эндээс юм аваад явцгаая. За ингээд бүх юм дуусах шивдэ. Би үнэхээр инgi гэж бодоогүй шүү. Чи ойлгож байна уу? Чи амснаасаа буцсан. Гэхдээ тэр хүн надад андгаалсан юм аа. Чи дахиж инхэхгүй гэж амсан штэ. Гэхдээ би үнэхээр тэгэх гээгүй л дээ. Би тэр цагийг өөртөө худалдаж аваагүй юм. Та чинь шудраг байна гэсэн биз дээ. За би ч муу хүн юм да. Миний хэрэг чинь даалгах. Би чамайг мөнгөтэй юм байх гэж бодсон шүү Алан. Би мөнгөтэй байсан. Бүр хангалттай их гэж. Эв чи би сайн хадгалж чадаагүй бол та. Алан. Одоо ингэ чи яах гэж байна да? Нэг газар ажил олоод тэгээд жүжиг тавих мөнгө суглуулдаг байх та. Оюула гэрлэх талаарх асуудлаа хойшлуулвал дээр юм шиг байна. Хайртай хүмүүст хөрөнгө мөнгө хэрэггүй шүү дээ. Чи дандаа мөнгөтэй байсан болохоор л ингэж хэлж байгаа юм. Магадгүй. Тэгвэл энэ чинь бүх юмыг өөрчилж байна да. Тэгтээ чи надад хайргүй юм аа та. Битгий ингэж ярьдаа хонгор минь. За би явлаа Алан. Баяртай. Баяртай. Надад их харамсалтай байна айлуу. Алив чи энийг хар та. Чи энэ бүхнийг буцаагаад зарж болно гэж бодож байна уу? Гэвч энэ ховснууд чинь зөвхөн чиний зүзэг зориулагдсан. Энэ нь хэн ч нэг ч зоос төлөхгүй. Тэгэхээр би мөнгө яаж олж авах вэ? Уучлаарай би юу ч хийж чадахгүй.
Тэгвэл энэс болж хэн нэгэн шоронд орох болж байна да. Залуу минь. Хадагтаа дөрөв. Та намайг $5,000 үнэтэй гэж бодож байна уу? Чи тэрнээс ч илүү үнэтэй шүү дээ хонгор минь. Та одоо хүртэл надтай хамт амьдрий гэж бодсон хэвээр үү? Надад энээс өөр хүсэх юм байхгүй. За тэгвэл хамт амьдрнаа. Танд $5,000 чинь байгаа юу? Би одоохон удахгүй хүрээд ирнэ. За чи өнөхөр явахгүй юу? Тийм ээ, профессор. За хөөрхөн охин минь. Чиний хувьд явах нь дээр байх л да. Гэхдээ би чамайг явчихна гэж бодоогүй юм байна. Юу л да? Хадагтаа дөрөв. Бяцхан охин ийм орчинд өсөх ёсгүй гэсэн. Тэр том байшинд сайхан байх л да. Гэхдээ тэнд чинь тоглох хүүхдүүд байхгүй чилав ганцаардхал байх та. Гэхдээ намайг ирээдүгөө бодох хэрэгтэй гэж хадагтаа дөрөв хэлсэн юм. Тийм ээ, тийм. Чиний зөв. Тэнд ч тэгээд зөв холгооч бас мэдэж байгаа биз дээ. Өдөрт 2-3 удаа луун идээд л. Надад заагсанд явах зав гарахгүй хаад. Тэгээд чи жаахан ороход загсчлаа гэхэд ямар сайн байх вэ? Би загсчлах дуртай. Гэхдээ жаахан охтод нэг их хэрэгтэй биш байх л да. Тийм ээ. Жаахан охтод хэрэггүй. За ороо. За би явах боллоо. Хадагтаа дөрөв хүлээж байгаа. Та бэлэн үү? Би бэлээ. Баярлалаа, профессор. Баяр та бяцхан дайгин минь. Та хаяа над дээр очиж байна үсттэй. Тэгэлгүй яахад. За чи хэлсэн шиг өөрийгөө харж хандна байц. Тэгнэ. Та бас сайн байна үү? Тэгэлгүй яах. Та дуртай үедээ ирж $5,000 авна уу? Каролин Дрю. Ноён Хокинс цагдаатай хамт ирчгээ тантай уулзах гэдэг. Намайг байхгүй байна гэж хэл. За ноёнтой. Ноён Хокинс Байхгүй гинэ. За ноён Эпплби. Танд хувцсны мөнгө төлөх дахин нэг боломж өгье л дөө. Өгвөл би таны нэг цагийн дараа шоронд хийн. Та өнөөрөө мөнгө авна үсттэй. Дахиад л хуурах гаяв. Шууд л шүүхэд өгөх байсан юм да. Би ярэ энд ирсэн мэн алдаа байж. Та ирчээд байна шүү дээ ноён Хокинс. Харин одоо даруй явахгүй юм бол нэг гарыг нь хуглаад хүн танихгүй болчихсон зодоод өгье л дөө. аль хурдаар алах нь байна шүү.
Профессор оройн хоолны дараа дууж бүжгэлдэг байсан. Манай оройн хоол сайхан шүү. Өчигдөр орой бид их сайхан хоол идсэн. Та шууд дуурч чадах уу? Тантай профессор Эпл би уулзах гин хадагтаад ирв юу? Оо, тэгэлгүй яах вэ? Та наашаа ордоо профессора. Та миний зурвсыг аваа шивдэ. Авалгүй яах вэ? Баярлалаа. Энд хэрэгтэй юм да. Дэмбэлс алж жаргалтай болж би өрнөөсөө салнаа. Дэмбэлс ийм сайхан гэртэй болсныг харахад надад туун их таатай байна. Та ингэсэндээ огтхон чарамсахгүй шүү. Би Дэмбэлсийг төрхөн харж хаад би баяртай гэж хэлэх гэсэн юм л да. Тэгэлгүй яах вэ? Руфус профессорыг Дэмбэлсийн өрөөнд аваач. За хадагтай. Баярлалаа. Чи яхаараа юм байдаг үлээ? Профессор, Юу болов да хайр тэмэн. Чи энд аз жаргалгүй байна гэж юу? би маш их аз жаргалтай байгаа. Би гуруугаа өвдөгч гэсэн. Чи үнэхээр итгэлтэй байна уу? Тэгэлгүй яах вэ? Хөөе, гэнч одоо юу вэ? Энэ хувцсыг хадагтаа дөрөв авч өгсөн юм. Их л үнэтэй байхаа. Сайхан юм аа. Надад бас 3 куклд авч өгөх гэж байгаа. Чи азтаа гэх юм аа. Их сайхан гэртэй болсонд чинь би ч их баяртай байна. Энд жаахан охин байх сайхан оржинж биш юм аа. Хонгор мэнтэй. Би чамааг аваад явнаа. Профессор, надад энд их сайхан байна гэж хадагтаа дөрөв хэлсэн. Үйлээд байхыг бодоход энэ газар ямар сайхан байх вэ да? Хоёулаа гэртээ харнаа. Үгүй, гэхдээ би энд үлдэхгүй бол таныг шоронд хийчих штеп. Та тийм их мөнгө олж чадахгүй. Би шоронд орохгүй да охин минь. Намайг өршөөрөө хатцаа дөрөё. Энэ мөнгийг авдаг би тун их тэнэг юм хийж. Бяцхан охиноо уйлж байхыг хараад би охины минь орлох мөнгө энэ дэлхий дээр байхгүй гэдгийг сая л ойлголоо. Ойлохыг харсан гинэ. Би ойлгохгүй байна. Чамд энэ таалагдахгүй байна гэж юу хонгор Надагдж байна. Гэхдээ би профессортай хамт баймаар байна. Таны хичнээн их юм хийх байсныг чинь би мэдэж байна л да. Тэгэхдээ Дэмплэс надгүйгээр би Дэмплэсгүйгээр байж чадахгүйгээ сая ойлголоо. Таны охин надад хайртай болно гэж бодож байсан. Би бас их тэнэг хүн юм аа. Та их шудрах хүн юм. Мөнгө аваагүйд тань би таныг хүндэт гэж байна. Баярлалаа хатагтаад ирё. Би ч бас баярлалаа. Профессорыг ирээгүй бол би эндээс явахгүй байсан шүү. Хадагтаа дөрөв. Хадагтаа дөрөв. Та яагаад профессортай гэрлэж болдгүй? Янзын хөөхөч шүү. Тэгвэл танах эзэнгүй байхгүй байсан? Профессор их зугаатай хүн шүү. Би том байсан бол гэрлэх байсан. Тэрэнд их мөнгө байхгүй л дээ. Гэхдээ танд байгаа үстэй. За хонгор минь чи яваад юман цуглуулж байд та. Би араас чинь удахгүй очино. Баяртай хадагтаа дөрөв. Хизээ нэгэн цагт уулзах байлгүй дээ. Ингээд та манад очиж сайхан хоол идэхгүй.
Баяр та хатгтаа дэрё. Сайхан сэтгэл гаргасан чинь талархъя. Бэн бүхнийг ядуугийн улмаас л хийснийг та ойлгож байгаа үстэй хатгтаа дэрё. Оо тэгэлгүй яах вэ? Тэгэлгүй яах вэ? Гэхдээ одоо ч гэсэн надад мөнгө хэрэгтэй байгаагаа би хэлэх гэсэн юм аа. Энэний тулд би манай гэр бүлийнхний уламжилж ирсэн үнэт зүйлийг зарах хэрэгтэй боллоо. Би энийг хийнэ. Ямар харамсмаар юм бэ? Одоо яа гэхэвдээ ингэхээс өөр арга алга шүү дээ. Тэм үнэтэй цагийг үнэт зүйлсийн худалдаачид үнийн 5 дахин буулгаж $500 авна гэдэг юм да. Цагаа? Тийм Наполеоны цаг. Жозефина түнд өгсөн юм. Тэр өвөөд минь өгсөн. Хорхи өвөө минь яалаа гэж тэр муу лоо үржин худалдаачид өгөхөг зөвшөөрөх байдэ. Тэр цаг чинь тэгээд энэ үү? Тийм ээ. Үнэхээр сайхан идэггүй биз? Би танд юугаар туслах вэ? Үгүй хатагтаад юу? Би танаас мөнгө авч чадахгүй. Тэгэхдээ би танд өгөхийг та зөвшөөрнө хаа гэж бодож байна. Үгүй. Таныг авбал их баяртай байна. Танд их баярлалаа. Гэхдээ би нэг авч чадахгүй. Үгүй дээ, та надад $100 өгөхөд л болно л доо. Гэхдээ тэгээд нэг өдөр аз дайрч би танаас буцаагаад худалдаж авчих юм байлуу. Та тэр худалдаачны үнийг хоёр нугуулахт л болно доо. Аз гэдэг ч сохор байдаг юм шүү дээ. $1000. Тийм ээ, хонгор өмнө. Та сайн хадгалж байх юм байгаа үстэй. Тэгэлгүй яах вэ? Хэрвээ Наполеон дэргэд нь байсан бол ямар байх нь би мэдэж байна л да. Баярлалаа хатагтаа дэрё. Баярлалаа. Баяртай. Баяртай. Ямар хөөрхөн гарвэ. Тийм үү. Оршигороо өөрийнхөө баяр суурийг таг мартчихаж. Эцсэнгээс хатагтаа дэрё. Би ердөө хүн шүү дээ. Таны үзэсгэлэнгийн өмнө би тэсхийн аргагүй юм. Тавтай нэрсээрээ. Нэг таслбар 45 цент уу? Үгүй нээлтийн тоглолтын таслбар арай л үнэтэй дээ. Аланы жижиг өнөөрөө эхлэнэ. Би тэс түнд үнэхээр хайртай юм аа. Харин би ч хороод байгаа шүү. Юу гинэ? Тийм ээ, энэ залуугийн театр хөгжиж байна. Хайлав та өөр юмны тухай яриач дээ. Тийм л дээ, тэгэлгүй яах вэ? Мартаснаас танд сонирхолтой байж магадгүй. Би дуудлага худалдаанаас хуучны нэг бөгж авсан да. 500 жилийн настай. Миний цуглуулгын нэг сорн байгаа юм да. Эдгээр зүйлсийн чинь тухай би жаалжууд юм мэдэн шүү. Мартсанаас би ч бас нэг юм худалдаж авсан. Цаг. Жозефина Наполеонд өгсөн юм. Профессор Эпплбигийн гэр бүл үе дамжуулан өвлөж ирсэн юм баггүй юу? Энд ч тэгээд Наполеоны цаг юм биз дээ. Үхснээс нь хойш 20 жилийн дараа хийсэн юм байх шүү дээ. Юу? Яс, тааш нэг хуурамчид байна да. Тэгвэл би профессорт $1000 өгсөн шүү дээ. Таныг дээрэмдсэн байна. Энэ цаг ямар ч үнэгүй. Ингэдэг байжээ. Гобр хийлсэн бүртэн хичнээн их итгэсэн гэж. Тэр хүнс таныг сайн мэхэлж дээ хадагдаг гараад. Араач үгүй. Өөр шиг нь өрөвдөх сэтгэлгүй байж чаддгаа үзүүлэн дээ. Малгайгаа аваарай Жаспер. Бид цагдаагийн хэсэгт очино. Танд харагдаж байна уу? Үгүй дээ. Та бэтэг ирж байгааг чинь би мэдэж байна. Би тэрнийг харахгүй байна. Энд ч ирэхгүй хаа та гэж бодож байна. Би бүх юмыг хэлсний дагуу бэлдсэн шүү. Ямар сайн би таныг хүлээж ялаа. Та нар намайг хүлээгээе. Одоо та мэдлээ штэ.
Чи түүнийг олоогүй л байна уу? Үгүй ээ. Би тэрнийг дэрээгүй хаа гэж бодож байна. Бити. За би ч явж гарахтаа бэлдээ дээ. Ийм сайхан бэлэг хязгаарч авч үзээгүй юм байна. Би чамд амжилт хүсэхээр л ирсэн. Энэ чинь л амжилт шүү дээ. Тэгэхэд би их тэнэг юм хийж дээ. Би бүгдийг мартнаа Алан. Аавыг зөвшөөрөл би энэ дээрж чамд тусалж байхсан. 10 минут үлдлээ. Алив явъя. Би чамд суудл олж өгье. 10 минут үлдлээ. Топси. Чи дахиад л их муу байлаа. Найд профессор Эпплмэтэй уулзах гэсэн юм. За та нарын хүлээж би түүнийг олоодох юм. Найд тэгээд энд хүлээгээд байх хэрэгүүдээ хадагдаг Каролин. Та ийм газар дургууг нь мэднэ вэ дээ? Үгүй бид түүнийг баривчлах ёстой. Намайг доромжилсан. Дээр нь миний мөнгийг аваад ийм хэндэж хэрэггүй юмд зарцуулж байна. Ноён Эппл би. 2 цагтаа ганцаар уу та? 2 цагтаа? Тийм ээ. Цагдаа нар таныг сурж байна. За би мэднэ. Гэнч. Топси. Би чамд хайртай. Яагаад гэвэл чамд хизээч аав ээж гэж байгаагүй. Чи сайн болно. Чи миний төлөө их сайн хүн болно. Үгүй шүү. Би сайн болохоос ичиж байна. Оо, Топси. Би чиний төлөө их харамсаж байна. Та нарын сэжиг бүхий хүн хараагүй үз. Намайг уучлаарай. Ой чи юу хийгээд хэн нэгэн хүнээс нуугдах гээд байгаа юм бэ? Би юу? Эмэ чи Би энэ тэнд өөрийнхөө ажил хийж байсан. Таныг дургуусахгүй бол би явж өөрийнхөө ажил хийх л дээ. Томах тайзан дээр гараарай. Томаха. Ой. Чи Томах гэвэжтэй. Андман тийм би том ах байна. Аачин тайзан дээр байх ёстой биш билүү? За угж тийм л дээ. Карл тавьсанд чинь баярлалаа. Би буруу хаалгаар гарах гэж байж л дээ. Үгүй. Томах тайз руу гараарай. Томаха. Би энд байна да мисипа. Би энд байна мисипа. Яваад өгөөч ээ. Одоо явлаа да.
Чамайг баривчлаа. Би чинь том ах шүү дээ. Ингэдгийг чи би мэднэ. Профессор Эпплвейлиг нь том ахлаг нь чи юу н Би энэ жүжиг тоглож байгаа шүү дээ. Таамаха та надтай явах уу? Тэгнэ Миссипи. Тантай явах нь миний үүрэг. Юу болов вэ? Бүх юм зүгээр дээ хонгор минь ердөө энэ хүмүүстэй ярилцах хэрэгтэй байна. Дугаар гэн шүү. Тэр нэг баривчилсан $1000 хулгайлсан. Та хулгайллаа Би гинэ. өөртөө аваагүй юм да хонгор минь. Айлны өрийг төлөх гэж авсан. Үнэхээр тийм шүү дээ. Зайлав явъя. Та түүнийг тавил да. Танаас мөнгө хулгайлаагүй шүү дээ. Охин минь чи эндээс холхон байсан дээр. Сүүлийн үзэгдэл эхлэх нь байна. Дэмпэрсэ. Үгүй. Би профессортой шорон руу явлаа. Каролин ихчээ гуйж байна. Каролин игчгэн шүү. Үгүй, тэрнийг аваад явна. Энэ хүн бол хулгайч. Чи эндэн үлдэж жүжигэн дуусгах ёстой хонгор минь. Би чадахгүй профессор. Би чадахгүй. За одоо сонстоо. Эпплбигийн бүгд л тоглодог байсан. Чи том болоод ойлгоно доо. Чамд тоглох том тайз байна. Охин минь. Чи намайг гаднаас харж байна гэж бодоод л тоглочих. Мэдв. Одоо тайвшир да. Чи тоглоно вэ? Хэрвээ таны хүсвэл профессор. За их сайн байна. Чи маш сайн тоглоороо мэдв. Би хичээе. За бяцхан охин минь. Би чамаар бахархаж байна. Би ч танаар бахархаж байна. За одоо би явахад байлээ. Та нар жүжигийн төгсгөлийг үзэхгүй юм уу? Залуута биднийг энэ жүжигийг үзгэж байгаа юм уу? Тийм үү? Би хизэж үзээгүй юм байна. Тоглолт явагдаж байна. Ярхан болоод суухгүй юу? Үгүй да би үзмээргүй байна шүү дээ. Энэ хүнийг зовх газарт нь хүргэх ёстой. Та энэ хүмүүсийг ойлгохгүй нь офицер. Та тоглолтыг тасалж болохгүй л дээ. За Лу Жаспер ийшээ сууя. Төгсгөл энэ үзэхээс шүү дээ. Яасан бэ? Үхчихлээ шүү дээ. Чи бүр их сайжирсан байна хонгор минь. Удахгүй арслан шиг хүчтэй болно доо. Үгүй дээ. Та хуурах хэрэггүй. Би мэднэ. Юу мэднэ гэж? Би удахгүй өөдөө явна гэдгээ мэдчихэв. Чи ийм юм бодох хэрэггүй дээ охин минь. Би чамайг маргааш топсто цэцэрлэгт тоглож наадаж байна гэж бодож байна. Үгүй аава. Тэнгэрийн дагна. Өчигдөр надад намайг Девачин руу аваад явна гэж хэлсэн. Нэрээд гэж хэлсэн шүү. Ингэж хэлэхэд чамд сайхан байна гэж юу? Сайхан байна аава. Яагаад гэвэл Девачин гайхалтай. Таныг л их санах байх та. Үгүй дээ охин минь. Би чамаас их удаан хугацааны турш хагацхгүй. Тэндээс надад нэг хоолой хэлэхдээ Томаха ямар нэг юм хийж болохгүй юм байх та гэх юм. Энд чи юу гэсэв? Та надад хайртай шигэ. Бусад хүмүүс хүүхдүүдийг хайрлаасаа. Томаха та ямар нэг юм хийх байсан уу? Шатах бүхнээ хийх болно. Эва. Ава, та намайг санах уу? Ава. Саналгүй яах вэ? Охин минь. Эва. Надад ямар ч тэнхэл алга. Совдон хов. Тамаг ичийн онгоогоод. Тэнгэрийн ихэс намайг дуудаж байна. Би очиж явна. Би бүр
Ойрцоор явна. Ойрцоор явна. Эва. Эва. Охин минь намайг сонсохгүй байна. Ингээд ариун сүнсийн Тэнгэр бурхан дан тушаайда. Яа одоо ингэж бид явуулдаг болохгүй. Нэрээ тийм л дээ. Одоо явнаа. Би та харахгүй байна уу? Яаж ийм хөрхөн бяцхан охиныг өвөөгөөс нь салгаж болдог байна? Би Аланы театрт ханд өргөнө. Би ийм газар муу нүдэтэй байдаг гэж хэлсэн шүү дээ. Би тэгээ хүний хэрэг тушууд өрөөд бай. Алив түүнийг явуулаач. Баярлаа. Хатагдаад явъя. Та үнэхээр гайхалтай эмэгтэй юм. Та зөвшөөрнө үү? Баазара, хөдөөгөрөө ноёд хадагтаа нараа. За ингээд манай бицэн одоор толгойлуулсан бүрэлдэхүүн өнөөрөө Тоомахын театрын 1 жилийн он баярыг тэмдэглэх гэж байна. Ингээд манай хамтлаг шин төрлийн хөтөлбөрөөр анх удаа Нью-Йоркт та бүхний таашаалд тойлуулж байна. Диана, хатагтай Диана. Мандах нар шиг гарч ирээд миний зүрх сэтгэлийг эзэмдээч. Хөөрхөн бүсгүй Диана, хатагтай Диана. Хөөрхийн намаага битгий зовоогооч дээ. Хүлээгэж намаага хайрт минь. Хүлээгэж. Удаа мөрөвч зүудгийн. За, юу ч гэдэг юм бэ дээ? Би мэдэхгүй. Нэр би яагаад удаа мөрөвч зүудг юм болоо? Үгүй та чинь үүнийхээ учир шалтгааныг мэддэггүй мө? Өмдөө тогтоох гэдэг юм болов уу да?
Орчуулсан тэгшээ, орчуулгын найруулагч Гүндэгмаа, дуу оруулсан Нэргүбаатар, Наранбаатар, Чимгэ, Баццэг, дууны инженер Эрдэнэ Чимэг, Монгол телевизийн дуу бичлэгийн студи 1997 он. Сүрлэг харьяан торгон салхи хацаар илбэ сүлдавгатай уснуур тайлтан мэлтигээ зүрхэн юудэн ол эцгийн содлоор ханхагаа зүймэл газрын зэрэглээ Тэнгэрийн салхитай мяранзаа Имэл нутагда миний эцэг хэзээр Тэнгэрийн яваачин миний унсан газар Ээжийн сэтгэл шиг цагаахан зовоодоо Энэ биний минь үл тасрахаа Утагнэ Үлэн өмрөг газрын ингээр зурагдан нүгээд Чи намуухан сэвшэн залуу хосалхнаа Үнний төлөө хөвгдийн сургаалыг түүхүүлнэ Цэнхэр орон минь Бодол эцэгнэн оршоо Имэл нутагда миний цэнхэр хэзээр Тэнгэрийн яваачин миний унсан газар Ээжийн сэтгэл шиг цагаахан зовоодоо Энэ биний минь үл тасрахаа утагнэ Намар танга найрын дуу намдаж үзээгүй Арын шингээр удагтмын төдийн дуу тасраагүй Одоос хөдөлтэмөр хаврын уянгатай янзгаасан Хонгор үссэн инээд жаргал давхан сангинсан Иймэд нутагдаа миний цэгэр гэзгаар Тэнгэрийн яваачин миний унсан газар Ичимэн сэтгэл шиг цагаахан зовлон Энэ биний минь үл тасрах юм утаг минь Аргын утаа угжил байдаг Тэндгэр минь нэвэ Астайг улсан дүнхий жил байдаг Тэнд бодол минь би Шаргал тагаар хөлтэй найранд уянга минь би Сардаг хөхий оолсын Ширхэг чулуунч зүрхэнд минь би Имэл нутагда миний цэнхэр хэзээр Тэнгэрийн яваачин миний унсан газар
шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахаа шиг цагаахан зовлоо энэ биний минь үл тасрахаа нутагна Монгол даргачлалын 4 үндсэн хийцвэ. Үүнд Батнарвын хэв цутгуурын, Даргангийн хөдөлгөөнт уран сүлжээсийн, Ноён сэврийн хажтай мөнгөн урлалын, Далай чонхрын ган сэлбэрийн хэмээн нэрлэгдсэн эдгээр 4 болоо. Ноён сэврийн хэлбэрийн доотлол нэг бүдүү энэ чинь 6 мм хийж байгаа. Энэ нь 3 мм, энэ 2 мм гэдэг. Энэ яг патентаар энэ чинь патент явахын тулд нэг чинь бичээ тэмдэглэсэн чинь. Хавчуулсан гантай хутгаа бол жинхэнэ хутга байдаг. Сул ганаар хийсэн хутга ямар хутга юу байхав зөдөг гээд тэгдэг хүмүүс. Хамгийн муу дархан чинь бол мөнгөний дархан гэж байгаа. Би бол сайн дархан хэлэхгүй. Муу дархан. Тэгэж цохруу хийдэг байсан гин л цохруу. Монгол даргачууд нь жирийн малчид, анчид, гөрөөчд байсан уламжлал говь нутгийн даргачуудад яг л хэвээр хадгалагдж байгааг эндээс үзээс байсан.